Samsung компани анх удаа өөрсдийнхөө VR төхөөрөмжийг 2 хоногийн өмнө танилцууллаа. Тэгэхээр энэ Samsung-ийн хувьд бол виртуал бодит байдлын зах зээл рүү орж ирж байгаа маш том алхам гэж хэлж олон. За тэд өнгөрсөн жилээс хойш нэгэн төслийг Google болон Qualcomm компанитай хамтран хэрэгжүүлж эхэлсэн Project Moon байсан. За энэ төслийн эхний бүтээгдэхүүн бол Galaxy XR-ыг 2 хоногийн өмнө албан ёсоор танилцуул зах зээл дээр зарагдаж эхлээд байна. Тэгэхээр Galaxy XR-аас эхлэх үү? За тэгээ ганагийн дурсамжлан Project Moon-ийн талаар бид бас өмнөх дугааруудад дурдж ийсэн. Тэгэхээр энэхүү арга хэмжээгээр танилцуулсан Galaxy XR бол $1799 Америкийн нэгдсэн улс болон Солонгосын зах зээлд худалдаалагдж байгаа. Тэг яг одоо худалдаалагдж байгаа. За тэгэхээр VR төхөөрөмжийн зах зээлд бол ойлгомжтой Meta бол угаасаа идэвхтэй байдаг. За дээрэс нь бусдаагаа бол илүү хямд үнэтэйгээр худалдаанд гаргадаг онцлог байна. За Apple-ийн хувьд бол Apple Vision Pro-го бас танилцуулсан. Гэхдээ одоогоор бол төдийлөн цойлсон амжилт гаргаагүй хэвээр байгаа. Тэгэхээр Galaxy XR-ийн хувьд яг ямар онцлогтой вэ гэвэл мэдээж үйлдвэрлэлийн систем нь Android XR гэсэн юм үйлдвэрлэлийн системтэй. За гол ялгарл нь тус компани Gemini хиймэл оюуны Gemini хиймэл оюуны загварт суурилсан функцүүд байгаа. За жишээлбэл газрын зургаас хаалт хийх, YouTube-ийн сангаа ашиглан илүү дэлгэрэнгүй тайлбарлах, за 2D зургийг 3D рүү хөрвүүлэх гэх мэт үйлдэл хийх боломжтой. За тэгээд ер нь бол Galaxy XR-ыг зүгээд Hey Gemini гэж дуудахтал ер нь бол хиймэл оюуны идэвхжээд дээрх үйлдэлүүдийг хийн гэсэн үг. За тэгэхээр Galaxy XR-ыг хулдаа авсан тохиолдолд бас хэрэглэгчдэд үнд төлбөргүй ашиглах эрхүүд дагалдаж байгаа. За тухайлбал Google AI Pro 12 сар ашиглах эрх, YouTube-ийн премиумын 1 жилийн эрх гэх мэтчлэн та бүхэн одоо дэлгэцнээр харагдаж байгаачлан эдгээр эрхийг авах боломжтой байгаа. За тэгэхээр салбарын өрсөлдөгч Vision Pro-гоос бол даруй 200-аас 250 грамаар хөнгөн жинтэй байгаа. Тэгээ энэ бол мэдээж гадна хэсгийг металлаар хийхээс татгалцсан одоо илүү хөнгөн жинтэй болгож байгаа гэсэн үг. Дагалдах эрхүүд дагалж байгаа шүү. За энэ дээр одоо хэд хэдэн зүйлсүүд байгаа. Нэхийнх нь бол Google-ийн өөрсдийнх нь аппликейшнтэй холбоотой subscription-ы эрхүүд байгаа. Хамгийн сонирхолтой нь NBA-ийн бүтэн улирлын League Pass үнэгүй дагалдаж байна. 25-26 оны. Тэгэхээр яг ийм NBA-ийн League Pass болон за YouTube Premium нэг төхөөрөмж худалдаа авах бүтэн жил ашиглах эрх ирж штэ. Тэгэхээр энэ чиний хувьд худалдан авах шалтгаан болж чадах уу? За яг миний хувьд за яг NBA бол яг миний сонирхол биш. Гэхдээ би Английн Премьер Лигийн үзэгч. Тэгэхээр одоо жишээ нь юу гэдэг миний яг үнэхээр ийм сонирхолтой бүтээгдэхүүн аваад энд дагалдуулаад одоо миний дуртай спортын 1 жилийн эрхийг өгнө гэдэг бол энэ миний шууд сонголтод нөлөөлөл мөн гэж хэлдэг. Тий. Энэ айгүй сонирхолтой. Яагаад вэ гэхээр бусад зах зээл дээр гарч байгаа технологийн төхөөрөмжүүдийг анзаарвал ийм их хэмжээний subscription-ыг өмнө нь ингэж өгжсэн тохиолдол ер нь төдийлөн байгаагүй. Тэгэхээр Samsung-ийн хамгийн анхны VR төхөөрөмжийн хувьд бас яг одоо технологийн салбарт хүмүүс яг энэ асуултыг л асууж эхэлж байна. Энэ зүйл өөрөө тухайн хэрэглэгчийн худалдаа авах шийдвэрт гаргалт нөлөөлж чадах уу? Энэ яг нөгөө нэг маш олон жил яригдчихсэн killer element гэдэг зүйл мөн үү? Дөрөв Мажгагийн дурдсанчлан Meta компани энэ зах зээлийн 70-80% эзэмшиж байгаа. Meta-гийн Quest Pro, Quest 3 хамгийн сүүл зарсан $500 зарагдаж байгаа. Тэгэхээр даруй энээс 3 дахин ямдах юм байна. Харин Vision Pro болохоор $3,500 үнэтэй буюу бүр илүү үнэтэй. Ахаад 2 дахин үнэтэй. Тэгэхээр яг энд бүр ингээ хитрхийн үнийн зөрүүнүүд гарч ирж байгаа л да. Тэгэхээр энэ дунд нь ашиглаж байгаа бас технологиуд болон ашиглаж байгаа материалуудаас шалтгаалаад юм байна. Vision Pro ягаад ийм амар үнэтэй байгаа гэхээр ихэвчлэн металл. Тэгээ маш олон камер болон мэдрэгчүүдийг суурилсан байдаг. Тэгэхээр ийм их үнэтэй болж байгаа. Нөгөө талаасаа хэрвээ та бүхэн анзаарсан бол за Meta Samsung компаниуд бусад компаниудтай хамтарч бүтээгдэхүүнүүдээ гаргаж байгаа тийм Qualcomm болон Google орж ирж байна. За Meta-гийн хувьд бол мэдээ чип процессор бол өөр гадны компаниудаас авдаг. Харин Apple-ийн хувьд яг ажиллахан өмнөх бүтээгдэхүүнүүдтэйг адилхан өөрсдөө бас бүгдийг нь хийж байгаа гэдгээр онцлог. Тэгэхээр бас үний өрсөлдөөний хувьд Apple дахиад нэг ялагдчихээн. Тэгээ Apple бас өнгөрсөн 7 хоногт энэ Vision Pro-гийнхоо шинжлэгдсэн хөлбөрийг танилцуулсан байгаа. M5 чиптэй бол өмнөх нь 2 жилийн өмнө гарахтаа M2 чиптэй гарч ирсэн. M5-ийн хувьд энэ жил за iPad-ийн дараагийн загвар болон MacBook Pro-гийн шинэ загвар за мөн Vision Pro дээр ингэж орж ирж байна. Гэхдээ ямар нэгэн өөр бусад шинжлэгдсэн өөрчлөлт байхгүй. Зөвхөн чип нь өөрчлөгдсөн. Тэгэхээр хурдны хувьд илүү сайжирсан. Гэхдээ шинэ үзүүлэлт байхгүй гэсэн. Тэгэхээр энэ дээр бас технологийн хорхоотнууд бас айгүй шүүмжлэлттэй хандж байна л та. Тэгээд ер нь энэ зах зээл технологийн салбарт ер нь хэрхэн яаж нөлөөлөх юм шиг вэ? Энэ зүйдүүд төхөөрөмжийн зах зээл дахиад дараагийн ухаалаг гар утсчиг зах зээл ер нь болох боломжтой юм шиг байна.
За эн чинь бол wearable technology буюу одоо зүүдэг төхөөрөмж доктор ороо явуулж байгаа шүү дээ. Орчуулад байна шүү дээ. Тэгэхээр энэ зах зээлийн бас нэг прогноз гарсан. Grand View Research гэдэг нэлээд том судалгааны байгууллага байдаг. Эдний үзэж байгаагаар бол за 2024 онд бол ойролцоогоор нэг 84.2 тэрбум ам долларын зах зээл байна гэж үзсэн. За ерөнхийдөө бол маш залан гэж ойлгож болно. За энэхүү зах зээл 2030 он хүртэл бол 186 биллион доллар буюу тэрбум долларын ийм зах зээл рүү бол шилжих магадaltaй байна гэдэг судалгаа хийсэн байлаа. За үүн дээр бол хамгийн томоохон одоо тоглогч нар хинүүс болж орж ирэх юм гэхээр за Adidas, Apple, за Google, Nike, Samsung зэрэг одоо яг одоо бидний зүүж хэрэгжилж байгаа бүтээгдэхүүнүүдийг бол үйлдвэрлэж байгаа компаниуд байж байгаа. Тэгэхээр энэ дээрээс харах юм бол нэг жилийн одоо юу гэдэг яг энэ wearable гэж хэлээд байгаа буюу зүүж болдог энэ бүтээгдэхүүнүүдийн зах зээл бол нэг жилдээ бол ойролцоогоор нэг 13.6%-аар энэ зах зээл нь тэлнэ гэж тооцсон байна л да. Тэгэхээр энийг бол CAGR буюу Compound Annual Growth Rate гэж хэлдэг. Тэгэхээр энэ бол хэрвээ та яг ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд руу хөрөнгө оруулах юм бол магадгүй яг тэр хэсэг нь бол иймэрхүү хэмжээгээр өссөн шүү гэдэг санааг хэлж байна гэсэн. Тэгэхээр бол магадгүй 30 он хүртэл бол харж байгаа хүлээлт бол одоо маш өндөр байгаа юм байна. Жил болгоны 15%-аар одоо ингэж бараг том болдог ийм зах зээл гэдэг бол өөрөө яг санхүүгийн талаас нь харах юм бол энэ өөрөө маш том хүлээгдэж байгаа зах зээл байна гэж харж болохоор байна. За VR төхөөрөмжийн зах зээлд өөрсдийнхөө давуу байдлыг хадгалахын тулд технологийн компаниудын хувьд яг одоогийн байдлаар миний хувьд бодож байгаа хоёр зүйлийг хамгийн түрүүнд хийх ёстой. За энэ бол ухаалаг шилнээс арай өөр технологи, жижиг арай том технологи одоо тий. Тэгэхээр яг энэ бидний өмнө байгаа компьютерыг орлох хэмжээний тооцоолох систем байна гэж ерөнхийдөө харж байгаа. Тэгэхээр маш хүчирхэг чип орж байгаа учраас хөргөлтийн систем за бусад төхөөрөмжүүдээс шалтгаалаад энэ төхөөрөмж нь өөрөө том хэмжээтэй хүнд болж хувраад байгаа. Тэгэхээр Vision Pro-гийн хувьд бол 750-800 г хэмжээтэй байдаг. Тэгэхээр Vision Pro-г нэг цаг орчим тасралтгүй зүүхээр ер нь нэг толгоон дээр нэг жоохон хүнд өргөдөг, чилдэг. За мөн батарейны асуудал гарч ирж байгаа. За энэ Galaxy XR болон Vision Pro 2 хоёулаа батарей салангад тэгээд тэгсэн мөртлөө хоёлаа за Vision Pro бол 2 цаг цэнэгээ барих боломжтой, Galaxy XR 2 цаг 30 минут видео тоглох боломжтой. Гэхдээ энгийн хэрэглээний үед бол 2 цаг гэж хэлсэн. Тэгэхээр батарейны асуудал байна. Тэгэхээр энэ асуудлыг шийдэх хэрэгтэй. За мөн 5 дахь асуудлыг шийдэх хэрэгтэй. Хамгийн сүүлд нь VR төхөөрөмжүүдийн killer element гэдэг зүйлийг одоо болтол аль ч технологийн компани ол харахаа олж чадаагүй байна гэж харж байна. Яагаад вэ гэхээр зөвхөн VR төхөөрөмжийг зүүгээд ашиглаж болдог. За ихэвчлэн яг одоогийн байдлаар entertainment болон тоглоомын зүйлүүд төр ба хамгийн сонирхолтой түрүүнд дурдсанчлан NBA-ийн тоглолтыг League Pass-аар тийм тусламжтайгаар дэрэгдээс нь үзэх боломжтой. Тэгэхээр ийм зүйлсүүдийг илүү оруулж ирж хэрэглэгчдийн худалдаа авах шийдвэрт ер нь гарах болно. Тэгэхээр би энэ дээр зүгээр нэг байж болох нэг санаа ил юм л да. Одоо сүүлийн үед нөгөө миний үздэг нөгөө Premier League шүүгчдтэй яг ийм юу камер зүүдэг болсон. За тэр бол яг тэр камерын үнцгийг одоо сүүлийн үед бас яг шууд зургатаар ингээд дамжуулахаар хүмүүст маш сонин соргог шин юм болчиход байгаа байхгүй. Тэгмээ зарим нэг одоо бүр яг юм одоо юу гэдэг гол орох моментик ч юм уу те яг тэр шүүгчийн камераас харуулах зэрэг үнэхээр гоё тансаг харагддаг. Одоо энэ дээр айгүй сонирхолтой нэг юм ба. Одоо энэ Galaxy XR дээр энэ дээр хамгийн сонирхолтой нэг зүйл нь юу байгаа вэ гэхээр Gemini тайлбарладаг. Тэр тухайн тоглолтын процессыг одоо жишээ нэг асуудалтай зүйл гарангуут дөрмийн тайлбарыг Gemini тайлбарлаж өгдөг. Ийм хэмлөөний системийг давхар нэвтрүүлж авч байгаа юм. Тэгэхээр хөлөө мөг дээр ч орж ирэл айгүй сонирхолтой. Маш сонирхолтой энэ бол.